Тэгээ. Дугуй найзсны гоё. Слийн санаа орж ирээд мартахаас өмнө чи. Өмнө өсвөр шийдвэрээс одоо ярьж специфик үед нэлээд олон бизнесүүдэд одоо яах вэ гэж асуугаад ирдэг байсан. Манай Монголч 90 оноос хойш хөгжлөө зах зээл бизнес хөгжөөд. Тэгээ одоо яг анх тэгэхэд 90 оны сүүлээр бизнес эхлүүлж ирсэн ахигч нар ерөнхийдөө бизнесээ шилжүүлэх хүн залгамж болох ийм хэрэгцээ шаардлага толчихсан нэгсэндээ бизнесүүдийн үе солигдох хэрэгцээ үүссэн байгаа даа. Тэгээ яг энэ том групп очсон том компаниудын хувьд бол гэсэн үеийн асуудал бага. Тэгээ гэр бүлийн аль нэг хүүхэд ах トゥ унаар бизнесүүдийг ерөнхийдөө залгамжлаад аваад явж байгаа. Гэтэл манай жижигхэн бизнесийн салбарынханд энэ асуудал одоо нэлээд том асуудал тулсан юм байна гэж харсан. Тэгээд гол нь ямар асуудал байгаад байна те. Тэгээд хүүхдүүд нь өглөө бизнесийг залгамжлаад аваа явчих болохгүй байгаа юм уу? гэдэг асуулт байна те. Тэгээд харамсалтай нь та бизнесээ бол та өөрөө жаал зовлон алдаа оноо бүгдийг ойлгоод бизнестэй бодож ирэх хайртай. Тэгээд тэр нэг хин нэг танихгүй өглөөд явах сонирхол байдаггүй дээ мэдээж хүүхдүүдтэй санал болгодог. Тэгээд хүүхдүүд нь харамсалтай өөр мэргэжилтэй, өөр зам сонгосон, өөр хоббитэй бизнесийг дургуй сонирхолгүй те. Тийм тохиолдлууд бол маш их байдаг юм лээ. Сайхныг хүртээс тийм бизнесүүд байна. Нөгөө бизнесээ хөгжүүлээд явчих, бизнесний үдээс хаанаас өөрийгөө бас олдуулчих гэдгийг бол хүүхдүүдтэй ингэж заавалж юм уу бизнесээ татчихмаар байна гэсэн чинь хүүхдүүд нь алидийн өөр мэргэжил боловсролтой болсон, инженер болсон. Тэгээ бизнесээ бит хасчуудаар диджиталээр ажиллах техникийг хөгжүүлэх ийм сонирхолтой байгаад байна гэж. Тэгээ дахиад нэг асуудал нь яг одоо бизнес дээрээс бас шууд хүнд ингээд төгсүүлээд даатгаад явчих. Тэгэхээр бас тийм мэргэжлийн ажилтан доктортой нөхөр харахын болохгүй юм байна. Дээрээс консалтинг үед энэ дээр ямар зөвлөгөө өгдөг вэ гэхээр та ерөөсөө бизнес дээр доктортой байдлаас ажиллаад үг залхамжлах ийм зөвлөгөөнүүдийг гаргана. Тэгээ үг залхамжлах гэдэг бол зөвхөн тухайн бизнесийн үеийг өмчилж одоо бизнесийн эзэн болохоос гадна бас тухайн бизнестэй холбоотой гол төлхөр албан шалтгаануудыг гэсэн доктортой байдал нь хэрхэн ажигдгийг энэ араас нь залхамжлах ялгамжлалыг авахын тэр бэлтгэдэг юм тогтцоог ойлгож болно. За одоо яах вэ гэж. За одоо энэ хоёр зам байгаа. Мэдээж нэг бол бизнес гүйцэтгэх захирал шууд олж аваад тэрнтэй мөрийн гэрээгээ байгуулад хамтарч ажиллах. За эсвэл одоо байгаа ажилчдаас нэг боломжтой одоо нэр дэвшигч нарыг тодорхойлоод тэгээд тэр хүмүүс зориулсан сургалт төгсдийн төлөвлөгөө гаргаад тэр үнийг хэрэгжүүлээд тэгээд хамгийн сүүлд нь энэ хамгийн тохиромжтой үнэ сонгоод бизнесээ боломжлогоо бэлтгэх юм хэрэгцээ байна гэсэн үг.